Самацхан уу? Налагчуудтай хайр түгээ мэдчилгээ хүргэлт ээлжид шинэхэн дугаараа толилуулахаар энэ цаг мөчид хорвоод мэндэлсэн Хосгүй баярын өдрөнд тохиож байгаа хайртай ээж алтан цэцэгтэй хэмээн хаяглаж үр хүүхдүүдийн зүгээс илгээсэн маш гоё гинтийн бэлгийг уламжлах гэж байна. Саманута. Орчлох үү? Мэдчилгээ үргэлжилж байна. Бид энэ цаг мөчид ээлжид нэгэн гинтийн бэлэг маш гоё цэцгийн баглааг уламжлахаар шинэхэн дугаар, шинэхэн зочинтойгоо учран залгаж байна. Алтайч энэ өдрийн мэнд хүргэе. Ажил албанд давтай сайхан байна уу? Баярлалаа. Давтай байна. Ажлаа хийгээд тун завгүй сууж байхад нь учиргүй гинт цэцгийн баглаа тэгээд бичлэг болчохоор их гайхаж байгаа болов гэж бодож байна. Дүүн налагчуудтай хайр түгээгээд мэдчилгээ хүргэлтийн газраас танд зориулагдсан нэгэн эрхмийн илгээсэн маш гоё гинтийн бэлгийг уламжлах гэж байна. Ажлаа эхлэхээс өмнө асуулт тавь Алтайч 10 сарын 10 ямар өдөр тохиож байгаа вэ? Өнөөдөр миний төрсөн өдөр л дөө. Тэглгүй яг хөө тэгэхээр одоо хоёуланг үзэн суугаад таньдаг эрхэм дотны хүмүүс тэгээд бас нийт налагчуудын зүгээс танд бас нартад мэндэлсэн нандин сайхан өдөр төрсөн өдрийн гал холон мэндийг хүргье. Баярлалаа. За тэгээд ингээд ороод ирсэн чинь зүс таньдаг эрхэм сайхан эгчмэн маань одоо хоёуланг үзэж байгаа их олон хүмүүс байгаа болоо нийт налагчуудаа бас би таныг сайхан өөрийгөө товч танилцуулаасаа гэж хүсэж байна. Би налагт дүрийн нийгмийн даатгалын хэлтсийн ерөнхий нэгтлэнгээр ажиллаж байгаад 22 оноос тэтгэвртэй гарсан. Тэгээ гараад энэ миг даатгалд ингээ ажиллаж байна. Тий. За тэглгүй яг гоо тэгээд 10-ын тоо өөрөө их гоё бэлгшээлтэй аз авчирдаг хэмээн Монгол түмэн бэлгшээдэг. Тэгэхээр 2 10 давхцсан энэ сайхан өдөр таны төрсөн өдөр тохиож байна. Тэгээд бас гинтийн бэлэг явуулах ёстой хүмүүс дэндүү их байгаа болов гэж бодож байна. Ер нь танд нэг таамагласан эсвэл сэжүүр өгсөн хүмүүс Алтайч бэлэг хинээс юм болов? Би одоо бас яг сайн хэлж мэдэхгүй байна. Өглөө хүүхдүүд маань болохоор баярын мэнд хүргэсэн. Хүү маань баярын мэнд хүргээд авсан. Хүү маань болохоор бүр хинтэд байгаа. Тээгээс баярын мэнд хүргэсэн. Тэгээд утсаар бол одоо зөндөл баярын мэнд хүргэж ийн хүмүүс. Тий. За тэглгүй яг хөө тэгэхээр одоо хоёлаа ингээ бэлэгний эзнийг илүү тодорхой болгохоос өмнө дүүн танд хаяглаж ирсэн тэр сайхан талархлын үгийг уншиж өгмөр байна Алтайч. Жилийн төрсөн өдрийн бэлгээс арай жоохон өөр байна. Учир нь сэтгэл зүрхэндээ тээж явдаг тэр сайхан талархлыг дүүг нь уламжлаад өгөрөө гэсэн учраас одоо хоёлаа онцгойлон сайн сонсъё ихчээ. 10 сар хөвлөдэн тээж ангир урган цадтал хөхүүлсэн алтан дэлхийг бидэндээ таниулсан авралын шүтэн ижимэн тандаа гэж хаяглагдсан байна. Газар дээр ганцхан биднийг гэж ижимэн та ямар ч их хичээсэн юм бэ? Гарыг минь ганцганд хөлийг минь дөрөнд хүрэхийн тулд маш их хичээж хөдөлмөрлснийг нь өрсөн сандаг юм аа ээжээ. Элсэн говийн ширхгийн тоогоор ижидээ үрсэн дэндүү их хайртай. Эвэлсэн сүүгэн залгилж энэ орчлонд хүн болсон болохоор ээж минь та бидэндээ бурхнаас ч илүү үнэтэй юм шүү. Бүтэн нойртон хонж үзээгүй, бүлээн цайгаач залгиж үзээгүй, бусдын хүүхдээс дутаачихгүй юм гисэндээ бүхэл цэл залуунаас ажил хөдөлмөр бүхнээ өрсдийн зориулсанд талархаж суунаа ээжээ. Таныхан ингэрт өссөн тэр жаахан охид хөвгүүд одоо том болцгоосон шүү. Ихийнхээ ачийг хариулах уул шиг том бодлын дор өрсөн дараатай яваа. Тэнгис далай үзүүлж тэрж тэтгэж ижийнхээ ачийг хариулнаа. Харин та минь эрүүл их байгаарай. Танда төрсөн өдрийн мэнд хүргэе. Бидний ижи болж энэ орчлонд мэлмээ гийсэн гэрэлт өдрийн мэндийг дэвшүүлье хэмээн үр хүүхдүүд нь бүгдээрээ нийлж байгаад энэ гоё цэцгийн баглагаар хүндэтгэл өргөж байна ихчээ. Баярын мэнд хүргэе. Зүрхнээс айс ээжи бүэ намч надтай хам ихрий насны хорвоо ойран жаргаа. За тэгээд Алтайч үнэхээр ажил хэрэгч сайхан эмэгтэй гэдгийг налагчуд бүгд мэдж байгаа. Одоо харин энэ бичлэгээр таныг минь ямар сайн ээж вэ гэдгийг хэлүүлдэггүй бид бүхэн үнэхээр мэдэрч байна. Одоо хоёулангийн дурсамжийн бичлэгийг охид хөвгүүд нь үзээд сууж байгаа ээж яаж хүлээж авсан бол гэд догдолж байгаа болов. Таны сэтгэлээс хуваалцъя. Хүүхдүүдтэй хандаж хэлэх үг байгаа болов. За би 2 хүүхэдтэй. Тий. Тэгээд Бэрмэн ингээ 3 хүүхэдтэй би. Тэгээ одоо бас 2 ач зээтэй болчиход байгаа.
Ингээ бүгдээрэнд надад хайртай шүү хүүхдүүдтэй. Одоо миний одоо ганц бахархал болсон үр хүүхдүүдтэй маш их хайртай, хандаа хайртай. Та нартай бүгдээрэнд нь баярлалаа. Одоо эрүүл энх аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье хүүхдүүдтэй. За баярлалаа. Тэгээд эрийн түшиг, гэрийн чимэг, төрийн тулгуур, төрлийн язгууруулсан эрхэмсэг сайхан бүсгүй таньдас энэ цаг мөчид баярын мэндийг дахин дэвшүүлье. Сайхан баярлалаа минийгч. Баярлалаа. Та бүхэнд бас ажлын амжилт хүсье. Гоё мэдчилгээ явуулдаг. Би бас харддаг юм аа. Сайхан юм бэлээ. Өнөөдөр өөртөө ингэж ирнэ гэж өстө бодсонгүй. Баярлалаа. Сайхан баярлалаа та. 나를 걸어왔 저래가 비 나도 당해 지민자야 손빌래 오하르치고